Хөвсгөл аймгийн малчин Бэхбат гэргий саран гэрэл нар цэцэрлэг сумын 8 дахь уран хайрхан багаас шалгарсан анхны улсын аварга малчин болжээ. Тэд мод толгой баян уулын дээд дөрөв чимээх газруудаар нутаглаж 30 гаруй жил тасралтгүй мал маллсан. Бэхбат жилийн дөрвөн улирал дотор нүүдэл хийж мал сүргийнхээ бүтэц таваарлаг байдалд тооноос илүү анхаарч үйлдвэр ухсааг нь тасралтгүй сайжруулж байна. Сүргэн бүсцэг жил болгон сольж одоо энэ цагаан уул үйлдвэрийн хонь голлон өсгдөг. Тэгээ ямааг бол сүргийн нэг 30% орчим байдаг. Бэлчээр их муу ургадаг болцсон болохоор голдуу отороор тэгээд ер нь олон хэсэг тасалж 3-4 хэсэг энэ төр тасалж малд. Хонь сүргийн бүтцийг илүү өсгсөн болохоор жилд юуг нь өсвөр малын төлөвлөлттэй ийм хоньыг авч нэмэх цусгийг авч үлдээж ийм хоньоо 6-аас 700 хүртэл ургалуулж өсгсөн хоньоо. Улсын аварга Бэхбатхын гэр бүл ажил хөдөлмөрч хичээнгөө за ийм хүмүүс за жил болгон малынхаа тоодолгоо тэр дундаа хонин сүргээрээ сумурнуудхаа тэргүүлдэг за ийм ажилсаг хөдөлмөрч хүмүүс байгаа. Хөвсгөл аймгийн бүрэн тогтох сумын их уул багийн малчин Баасан цэрэн гэргий цэн даюуш нар улсын аварга малчин боллоо. Баасан цэрэн 1991 онд 8 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлжээ. Тэрээр малын тэжээлийг тогтмол нөөцлснөөр зудтай жилүүдэд ч мал сүргээ хорогдол багтай авч гарсан байна. 2000 гаргаж 2000-ын төрүргэж энэ мал малдаг гэсэн бэлчээрийн даацыг хэтэрсэн тэгвэл бас уйлд болоо сүүлийн жилүүд бол малынхаа тоог бол одоо нэг 200-300 оруулсан байгаа. Сүү цагаадаг бол яг уламжлалтаар гараад боловсруулна. Тодорхой хэмжээний ашгийг авна, хэрэглэн тэгэл ахуй хэрэглээндээ хэрэглэн, амтай ахт үдээ өгнө тэгэл тийм л маягтал явж байна те. Хөвсгөл аймгийн мөрөн сумын малчин Мөнхбат гэргий долгоор сүрэн нар өрг тусгаарлан гарснаас хойш 29 жил тасралтгүй мал маллаж сүргээ тогтмол чанаржуулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж иржээ. Тухайлбал адуун сүргээ галшрын хурдан удам, үхрээ махны чиглэлийн сэлэн үйлдвэрээр, хонио мах өөхний чиглэлийн ямаага эрчмийн хар үйлдвэрээр сайжруулжээ. Буян сайхан мал сэргээ өсгөж үржүүлж яваад энэ төрийнхээ хайрын тэтгэл ишгийг авч өнтгөж байгаа их баяртай байна. Би өнгөрсөн жил одоо энэ хамт 2700 мал тоолсон. Тэг одоо тооноос биш сүргийнхээ бүтцэнд их гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Би одоо 93 онд 8 төгсөөл хөдөө мал дээр гарсан. Тэрнээс хойш одоо тэгэл тасралтгүй малаа дагж өдийн амжилтанд хүрч байна. Хөвсгөл аймагт шинэ өдөө төсөл хэрэгжээд одоо цөөнгөжл болж байна. Энэ хугацаанд бол шинэ өдөө төсөл малчдын за мөн одоо тариаланчдыг дэмжих үйл ажиллагааг одоо тогтмол явуулж байгаа. За энэ бол мэдээж одоо уламжлалт мал аж ахуйгаасаа за эрчимцэн мал аж ахуй шилжилтэнд одоо дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа төрийн бодлого юм. Мөнхбатынх жил бүр 4 хүнийг ажлын байраар хангаж цалин хөс олгохоос гадна 50-аас 90 хоргыг урамшуулал болгон өгдөг байна. Аварга малчны 2 хүнийг байнгын ажлын байраар хангаж улирлын чанартайгаар 5-аас 7 хүнийг ажилуулж байна.